Энэ 7 хоногийн той мэдээлэл эхэлж байна. Их жанжин дамжны Сүхбаатарын үндэсний 133 жилийн тохиолоо. Дулааны 5 дугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ. Цөлжилттэй тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн ерөнхий найрамдчгийн дарга Ясмин Буад Монгол улсад альчлалаа. Сүхбаатар аймгийн унтны усны 75% нь шаардлага хангахгүй байна. Эдгээр болон бусдын мэдээллийг та бүхэндээ тоомлон өргөнэ. Их жанжин дамжны Сүхбаатарын үндэсний 133 жилийн тохиолоо. Мэндэлсэн өдрөг тохиолдуулан улсын хурлын дарга Монгол Ардын намын дарга учрал ерөнхий сайд Занданчтар болон төр нийгмийн зүтгэлтнүүд Сүхбаатар жанжны гүшөөнд хүндэтгэл илэрхийлж цэцэг өргөлөө. Жанжин Сүхбаатар 1893 оны 2 дугаар сарын 2-нд Амгаланбаатар хотод ядуу ард дамжны гэрүүлд төржээ. Багасаа хүнд бүрх амьдралыг туулж 15 настайдаа бичих үсэг суралцсан. 1911 онд цэргийн албанд орж Пулемент сумангийн даргаар ажиллаж эх орноо гадны төрөмгөлөөс чөлөөлөх дайнд оролцож Баатар цолоор шагнуулсан юм а. Сүхбаатар 1921 онд ардын хувьсгалыг удирдан Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэж ардын засгийн газрын цэргийн яамны сайд бүх зэргийн жанжин болсон. Тэрбээр Монголын ард түмний дунд өндөр нэр хүндтэй ардын хувьсгалын анхны удирдагчдын нэг бөгөөд түүний гавьяаг үнэлж 1922 онд зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Орос улсын Улаантүгийн одонгоор Монгол улсын Зоригт Баатар Бэс цолоор шагнасан. Түүний нэрээр олон байгууллага гудамж талбайг нэрлэж түүний дурсгалыг мөнхжүүлсэн. Ардын хувьсгалын 25 жилийн огт тохиолдуулан Монгол ардын хувьсгалын баатар дамжны Сүхбаатарт зориулж түүний морьт хөшөөг 1946 онд босгосон. Үүнийг нэрт баримлж Чомбол бүтээсэн юм а. Энэ нь Монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөө гэдгээрээ онцлогтой. Хөшөөг нийслэлийн цад даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалтанд авсан. 2011 онд хөшөөг анхны их байдлаар нь бүхэлд нь шинжилж хүрэлцсэн. Сүхбаатар жанжин морь унж баруун гараа дээш өргөж цэргүүдтэй үг хэлж байгаа байдалтай дүрсэлсэн. Хөшөөний өндөр 4 м, суурийн амт нийт 12 м болно. Жанжин Сүхбаатар морьтойгоо өндөрлөг газар зогсоож гараа өргөн ард олонд болон цэргүүдтэй андаж үг хэлж байгаагаар дүрсэлсэн гэдгээрээ онцлогтой. Хөшөөг тойруулан 14 аслангийн баримлыг 208 төмөр гинжээр холбосон байдаг. Энэ нь Монгол орн бол халдшгүй дархан бат гэсэн санааг илэрхийлдэг юм а. Дараагийн мэдээ хүргэе. Дулааны 5 дугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлэхээр боллоо. Улаанбаатар хотын өсөнд нэмэгдэж байгаа цахилгаан дулааны хэрэглээг бие даасан найдвартай хөлсөөр ханган төв эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой Дулааны 5 дугаар цахилгаан станц төслийн талбайд ерөнхий сайд ажилласан. Эрчим хүчний салбарыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж улс төржилт гацаа саадгүйгээр Дулааны цахилгаан станц 5-ыг барьж байгуулах хэрэгтэйг ерөнхий сайд онцоллоо. Энэхүү төслийг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Эрчим хүчний салбарыг зэгцлэх зорилтын хүрээнд ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийн дагуу төслийн ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ. 1961 онд буюу Дулааны 2 дугаар цахилгаан станц ажилласнаас хойш 65 жилд хуримтлагдсан үнсийг эхлээд холдуулж зайлуулах юм а. Үнсийг зөөж цэвэрсний дараа 4-р сард барилгын ажил өрнөнө. Дулааны цахилгаан станц 5 нь 300 МВт-ийн цахилгаан 340 кг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. 2 блокоос бүртгэхээр тооцоолжээ. Төслийн үндсэн ажлуудыг 2026 оны 11-р сараас эхлүүлж 2028 оны 5-р сард бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. Төсөл хэрэгцснээр шинээр 100 мянган өрхийг цахилгаанаар 40 мянган айл өрхийг дулаанаар хангана. Дулааны цахилгаан станц төсөл нь төр хувийн хвшлийн түншлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжинэ. Нийт өртгөө нь 658,563 сая Америк доллар байгаагаас хөрөнгө оруулалтын 80%-ийг хувийн хвшлийн 20%-ийг нийслэлийн төсвөөс шийдвэрлэнэ. Энэ онд геологийн судалгаа, ерөнхий төлөвлөлт, үндсэн технологийн захиалгыг гүйцэтгэх, мөн талбайн бэлтгэл, суурийн ажил, зуух, турбин генератор зэрэг үндсэн тоноглолтын суурилуулалт, нарийн төвөгтэй технологийн угсралт, автоматжуулалт, хяналт удирдлагын системийн холболт, туршилт, тохируулгын бэлтгэл ажлууд хийгдэнэ. 2027 онд зуух турбин генераторын иж бүрэн угсралт системийн холболт, суурилуулалт үргэлжилж 2028 оны эхний хагаст туршилт тохируулга хийж станцын 1-2 дугаар блокийг үе шаттайгаар ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Станц нь усны хэрэглээг бууруулсан, аягдл усаан эргүүлэн ашиглах байгаль орчинд ээлтэй технологитой байх юм а.
COP17 Монгол улсад ирэх 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүд болно. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажилдаа танилцахаар цөлжилтөд тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцүүдийн ерөнхий нарийн бичгийн дараа Монгол улсад айлчилсан юм а. Цөлжилтөд тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг гурлын бэлтгэл ажлын хүрээнд тус конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дараа хадагтай Ясмин Пуавд Монгол улсад аль биесний ажил хийсэн. Түүнийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох албаныхаа өгтөж авсан юм. Түүний ажил 2026 оны 2 дугаар сарын 3-аас 6-ны өдрүүдэд үргэлжилсэн. Энэхүү ажил нь цөлжилт газрын дороотл гангачгийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн 2026 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах талуудын 17 дугаар баг гурлын бэлтгэл ажилтай танилцсан юм. Айлчлалын хүрээнд хадагтай Ясмин Пуавд Монгол улсын төр засгийн өндөр дээд албан тушаалтнууд, элчин сайднаар олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хүүхд залуучуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзаж хэлэлцүүлэг хийж цөлжилтөд тэмцэх үйл ажиллагаанд олон талын оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцсон юм а. Ясмин Пуавд нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дараагаар 2025 оны 5 дугаар сарын 22-нд томилогдсон. Өмнө нь 2028-аас 2025 онд ИГФ-ийн байгаль орчны сайдаар ажиллаж байсан юм а. Түүнийг Монгол улсын ерөнхий сайд 2026 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзсан. Монгол улсын санаачлагаар нэгдсэн үндэсний байгууллагаас 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан. Цөлжилтөд тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг гурлын хилцэх асуудал дэвшүүлэх зорилт хүрэх хүрдэнтэй уялдаж байгааг ерөнхий сайд онцолсон юм а. Гүйцэтгэх нарийн бичгийн дараагийн Ясмин Пуавд Монгол улс COP17 баг гурлыг хүлээн авах улсын хуваарь зохион байгуулалтын бэлтгэл ажиллагаа идэвхтэй хариуцлагатай хангаж байгаад талархал илэрхийлж нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагчийн газар болон конвенцийн нарийн бичгийн даргын зүгээс тус баг гурлыг амжилттай зохион байгуулахад бодлогын болон зохион байгуулалтын бүх талаар дэмжлэг үзүүлж цаашид Монгол улсын засгийн газартай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм а. 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан. Үүнийг Монгол улсад аль биесээр нээлттэй хэлээ. 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан. Монгол улсын ерөнхийлөгч бүгд найрамдах Итали улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Ром готноо бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн нээлтэнд оролцсон. Монгол улсад энэхүү жилийн аль биесний нээлт боллоо. Дэлхийн нийт газар нутгийн талаас илүү хувийг эзлэх бэлчээр нутагт өнөөдрийн байдлаар 200 гаруй сая хүн мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Судалгаагаар Монгол улсын газар нутгийн 80% нь цөлжилт бий болсон. Тэр дундаа малчтын аж амьдралыг их усруулсан газруудад илүү өртөж байгаа нь анхаарал татаж байгаамаа. Манай улс дэлхийд бэлчээрийн талбайгаараа эхний 11-т багтдаг бэлчээрийн мал аж ахуйн орн. Судлаачдын зүгээс зөвхөн малчид цөлжилт бий болгож байгаа мэт ярих нь үндэслэлгүй гэдгийг шүүмжилж байлаа. Дэлхийн дулаараа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цөлжилт газрын дороотл бий болох бас нэгэн шалтгаан гэдгийг ч хэлж байсан юм. Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, орчин үеийн хэрэгцээг хангахын тулд мал аж ахуй мэдлэг инновацийг дэмжих, нотолгоонд суурилсан бодлого хууль тогтоомжийг дэмжихэд анхаарах юм. Түүнчлэн салбар яамнаас хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад төлөвлөж байгаа юм байна. Олон улсын жилийн хүрээнд Монгол улс олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа өрнүүлэх, дотооддоо бүх талууд хамтран ажиллах, малчид хөдөөгийн иргэд орон нутгийн байгууллагууд үр өгөөчтэй дэмжлэг үзүүлэх арга зам, их усүрийг шийдэх чухал цаг үе гэдгийг эрдэмтэн судлаачид малчдын төлөөлөл хэлж байсан юм а. Үргэлжлүүлэн та бүхэндээ гэрэл зургийн дуранд болсон онцлог зургнуудаас хүргэж байна. Монцомаг антлагийн 21 аймагт сэтгүүлчдэд зэрүүлсэн мэдээллүүдээс та бүхэндээ томилон хүргэж байна. Энэ удаад Сүхбаатар аймгийн сурвалжлагч Одон Чимгийн ирүүлсэн мэдээллийг томилъё. Сүхбаатар аймгийн унтны усны 75% шаардлага хангахгүй байна. Улсын хэмжээнд унтны усны чанар аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлага 3 аймгийн нэгээр Сүхбаатар аймгийг нэрлэжээ. Тиймээс одоогийн бодит нөхцөл байдлыг үнэлж цаашид унтны усны чанарыг сайжруулах замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх томоохон төслийг бүгд найрамдах Солонгос улстай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Сүхбаатар аймаг усны чанарын хувьд бүхэлдээ тааруухан унтны усны 75% шаардлага хангахгүй байна гэж
эрүүл мэндийн байгууллагаас үтсэн байна. Усан дах фотор, магний, ураны найрлага усны стандартаас өндөр, зөвхөн аймгийн хэмжээнд ураныг унтны ахуйн зорилтын 26 гүний удагт тэмцсэн дүнгээс үзэхэд 11 худаг буюу 40% нь ураны агуулга өндөр гарчээ. Нийт хүн амын дунд амьсгалын болон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл хамгийн өндөр. Үүний үндсэн суурь шалтгааны нэг нь унтны ус юм а. Өөрөөр хэлбэл өдөр тутамдаа хэрэглэж байгаа унтны ус иргэдэд тулгамдж буй гол асуудал болоод байна. Баруун урт сум иргэдийн хэрэглээг хангахын тулд их усүрийн 3 гүний удагаас 1300-аас 1500 м куб усыг хоногт олборлож байна. Гэхдээ энэ хэрэглээ жилээс жилд өснө нэмэгцээр байгаа юм. Баруун урт сумын унд ахуй усны нөөцийг анх 1980 онд тогтооход 27 жилийн нөөцтэй гэж тогтоожээ. Өөрөөр хэлбэл тогтоосон нөөц дууссан. Усны нөөцийг дахин тодорхойлох шаардлагатайг хэлж байгаа юм а. Баруун урт сумд хамгийн сүүлд 2018 онд унтны ус цэвэршүүлэх төхөөрөмжийг ашиглалтанд оруулсан. Энэ нь 24 цаг тасралтгүй ажилладаг учраас ашиглалтын зардал өндөр. Хоногт боловсруулж байгаа усны 30%-ийг хаягд болон хайдаг, унтны усанд агуулгадж байгаа элементүүдийг нийтэд нь багасгаж шүүдэг зэрэг сул талтай. Цэвэршүүлэх төхөөрөмжөөр дамжин хэрэглэгчдэд хүрч байгаа усыг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан гэж үзэхэд хүндрэлтэй байдаг байна. Тиймээс улсын хурлын гишүүн Отгон Бэрийн санаачлагаар бүгд найрамдах Сонгос улсын засгийн газартай хамтарсан төслийг Сүхбаатар аймагт хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төсөл нь Сүхбаатар аймгийн унтны усны чанар, эрүүл ахуйг сайжруулах замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, мөн энэ салбарт шинэ технологиг нэвтрүүлэх зорилготой. Улсын хэмжээнд анх удаа гэдгээрээ онцлогтой юм а. Төсөл хэрэгжихтэй холбоотойгоор унтны ус ба эрүүл мэнд хилцүүлгийг мэрэгжлийн байгууллагын төлөөлөл, аймгийн удирдлага, төсөл санаачлагч болон хэрэгжүүлэгчдийг хамруулсан хилцүүлгийг хийж бодит нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон төсөл хэрэгжүүлэгтэй холбоотой асуудлыг талууд хэлэлцсэн байна. Үзэгч та бүхэндээ өнгөрч 7 хоногт улс их оронд өрнөсөн онцлог үйл явдлын мэдээллүүдийг томилон хүргэлээ. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ирэх 7 хоногт шинэ мэдээллээр иргэн уулзцгаая. Баяртай үзэгчтэй.